Та бүхний амрыг ирээ цагдаагийн байгууллагаас өнгөрөх 7 хоногт шалгаж шийдвэрлсэн онцлог гэмт хэрэг зөрчлийн тоо мэдээлэл болон урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргье. Цагдаагийн байгууллагаас өнгөрөх 7 хоногт 39,200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 151 хэргийг шүүхэн шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар навч үзвэл хүний амнаас хохироосон 5, бусдын биед халдаж хохирол учруулсан 67, хүний бэлгийн эрхчлөө халдашгүй байдлын эсрэг 3, өмчлөх эрхийн эсрэг 52, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, хүрээлэн байгаа орчны эсрэг 2, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, бусад төрөлд хамаарах 4 гэмт хэрэг байна. Тухайлбал 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн 10 хэр сумын нутаг дэвсгэрт байрлах шатхуун түгээх станцын хойд жалганд эрэгтэй хүний цогцос шагтсан байдалтай олдсон гэх хэрэгт эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дээр хэргийг тээгч нь үйлдсэн болохыг 17 жилийн дараа нөхөн илрүүлжээ. Сэжигтэн тээг энэ оны 12 дугаар сард яллагдагчаар татан цагдсан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгалтын ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна. Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 74660 гомдол мэдээлэл бүртгэгдсэний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийг хэргийн ангиллаар нь авч үзвэл олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах 750, танхаарах 104, хүний биед халдах 303, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 112 байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 72291, бусад 1100 зөрчил байна. Дээрх 74600 зөрчлийг шийдвэрлэлийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 127, тээврийн хэрэгсэл жолоодох хэрэггүй этгээд согтуурал хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож давтан зөрчил гаргасан үндслээр баривчилж эрх хассан 96, замын хөдөлгөөний дүрм зөрчсөн 324 иргэнийг торгож эрх хасах шийтгэл оногдуулсан бол 74049 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 69 иргэнд 20 сая 700 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж удаа дараа гэр бүлийн хүчирхийлүүлсэн 112 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлсэн байна. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс заллах гэмтэрхтэй холбоотой дараах мэдээллийг хүргье. Зээлийн аппликейшнийг иргэд ихээр ашиглаж богино хугацаанд шуурхай зээлийн үйлчилгээ авч байгаатай холбоотой зээлийн эрхээ нэмэгдүүлэхийг хүссэн иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан иргэн цэн захин орчинд Lend цэгийн MonPay Pocket зэрэг аппликейшнуудын зээлийн эрхийг нэмж өгнө гэх зарыг байршуулж 200 гаруй иргэдээс хувийн мэдээллийг нь авч кибер орчинд хууль бусаар халджээ. Уг этгээд нь нийт 280 гаруй сая төгрөгийн зээлийг авч бусдын өмчлөх эрхэд халдан заллах гэмт хэргийг үйлдсэн хууль бус үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж хэргийг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ. Иргэд та бүхэнд цагдаагийн байгууллагаас өнгөрөх 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмт хэрэг зөрчлийн тоо мэдээлэл болон урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэлээ. Шинэ 7 хоногийн ажилд нь амжилт хүсье.